Land Cruiser автомашины мэдээллийн дэлгэцийг ашиглаад хаалганы тохиргоог автоматар чойжлогдох болон онгоох тухай зааварчилгааг та бүхэндээ зааж өгье. За ингийн тулд эхлээд setup төвчлөрийг дарна. За энэ дээр автомашины тохиргоо хэсэг байгаа. Энэ дээр дараад хаалганы чойжлох тохиргоо хэсэг дээр ороод за энэ хамгийн эхний хэсэг бол автомашины хурдаас хамаарат 20 км/цаг хүрэхэд автоматар хаалга чойжлогддог хэсэг байгаа. Энийг идэвхжүүлж өгснөөр автомашины хөдөлгөөнд оролцоод 20 км/цаг болоход 4 хаалга автоматар чойжлогдно. Паркинг буюу P-Day арааны эрчака хийхэд 4 хаалга автоматар нээгддэг байгаа. За дараагийнх нь болохоор арааны эрчакийг P буюу паркны горимоос паркнаас хөдлөхөд автомашин хөдлөхөд 4 хаалга автоматар чойжлогдно.